За сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ Дели загвар Косро хөврүүлэх талаар жоохон өнгө цөхөн бичлэг мэдээлэл өгье. Тэгэхээр эхлээд бүгдээрээ ингээд хийх загвараа эхлээд сонгоно. За тэгээд ер нь бол энэ дээр ингээд Google дээр ингээд хайж байгаа юм бол маш олон загвар байдаг. За тэгээд мэддэг хүмүүс нь бол тэгээд мэдгүй хүмүүс нь мэдгүй. За тэгээд өнөөдрийн бичлэг их урт бичлэг болох болно. За эхлээд загвар татж аваад загвар задлах хэрэгтэй байгаа. За задлчлаа. За задлсныхаа дараа энэ загварыг өөрчилнө. Бас жоо ханааттай байгаа ч байна. За тэгээд мэдээж home page дараад FTP гэрээ холбогдох хэрэгтэй. За FTP бол загварын файл менежер буюу зураг тэгэл CSS биш эдгээр бүгдийг шууд автоматар сайт руу хийгээд тэрийг шууд сайтын ингээд харагдах хэсгээр ингээд шууд байршуулдаг байгаа. Өөрөө ингээд нэг хийгээд байхын хэрэггүй гэсэн ч юм уу да. За тэгээд юу ч гэсэн эндээ орохын тулд энэ дээрээ дараад хост дээр энийг хийгээд за логин name энийг хийгээд username тэгээд password болохоор нууцгаа хийн. За хэрвээ энэ нууцгаа мартсан бол tools дээр дараад биш security дээр дараад change FTP password гэж байгаа. Тэгээ энэ дээр энэ шинэ password өчээд энэ асуултанд хариулаад save дараад тэгээд ингээд орж болно байгаа. За тэгээд миний хол урд нь орж исэн болохоор зүгээр энэрээс ингээд орчих. За одоохондоо биднээс бол энэ л хэрэггүй. За загвараа задлсан бол энэ дээрээ ингээд desktop дээр дараад энэ загвар руу орох хэрэгтэй. Тэнэс нь тааж явах хэрэгтэй. За тэгээд хийхээс өмнө ингэнэ. За тэгээд хийхээс өмнө design template builder help за эхлээд дийлийгээ хөврүүлэх хэрэгтэй байгаа. За хөврүүлэхэд бол бид notepad гэдэг plus гэдэг энэ програм хэрэгтэй. За main-ийг notepad-аар нэх хэрэгтэй. За ачаарай. Бүгдээрээ main-ийг notepad-аар нэгээд language HTML За ингэж гараад ирсэн байхад бүгдээрээ зарим нэг юмыг өөрчлөх хэрэгтэй энэ дээр. За жишээ нь энэ title хэсэг бид нэр энэ headers оронд энэ title хэсэг байх хэрэгтэй. За тэгээд доош нь гүйлгэж байгаад өөр юм юу вэ? Info энэ л хэрэггүй. За тэгээд content-ийн оронд болохоор энэ body хэсэг орно. Content-ийн оронд body. За тэгээд доош нь гүйлгэж байгаад өөр юу вэ? За энэ vote хэсэгт болохоор Equals дээр Paul гэж байдаг. За тэгээд зарим нэг нь ингээ орох хэрэгтэй. За эдгээр бол тэгээд байжиг. За тэгээд энэ Ajax хэрэггүй. За энэ login хэсэг болохоор login form
torn гэж үүдэг. Because дээр за HTML-ийн доор болохоор энийг хийх хэрэгтэй. Copy зүгээр copy paste энэ. За тэгээд яг HTML-ийг ардталт нь болохоор энэ powered by гэдэг энийг хийх хэрэгтэй. За тэгээд өөр чинь юу лээ? За ерөнхийдөө бол ингээд тийм search дээр дарж гаад replace за энэ found what гэдэг одоо энийг болно гэсэн үг болж байна. Энэ хэсгийг энийг copy-даад энэ дээр тавиад тэгээд replace all гэдэг бүгдийг устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол юуны Юкозийн одоо код нь уншдаггүй байгаа, таньдаггүй гэх юм уу та. За энийг юуцаа бүгдийг copy-даад энэ хэсэг дээр байрлуулад create template дарах хэрэгтэй байгаа. За одоо бидний харж байгаа бол баг зэрэг өөрчлөгдсөн байна. За энэ дээр энэ байна, эдгээр байна. Тэгээд ер нь бол жоохон хэцүү л харагдаж байна да. Тэгтээ яг өөрчлөн. Одоо юу гэхээр одоо бүгдээрээ энэ юунуудаа сайт руу хийх хэрэгтэй. За энийг бол upload хийж. За тэгээд ингээд upload хийж ахаар за тэр ингээд арай өөр болох хаалаа өрх. Яа. За ингээд upload-д маань дуусчлаа. За одоо ингээд бидний сайт маань нэг иймэрхүү харагдаж байна. За тэгээд би нэг гэлс нэг юм хараад тий. Тийм л хамаагүй. Биднэрт болохоор view auto log хэрэгтэй. Тэгээд notes хэрэгтэй. За тэгээд би бол ихэнхдээ энэ кодыг энэ болохоор powered by гэдэг энэ код нь болохоор одоо энийг арилгадаг байгаа. Одоо энэ хэсгийг энийг арилгадаг байгаа. За энийг болохоор би шууд юунд хийж дим аа. Одоо main дотор ингэ хийж дим аа. За powered by болохоор энэний оронд ордог. За энэ нөгөө код нь болохоор юуны энэ header-ийн доотлолд ордог байгаа. Тэгээд одоо энэ хоёр дахиад шинээр хуулаад template builder дээр дахиж паста хийгээд ингээд сайвалждаг байгаа. Хадгалчихна. За тэгэхээр энэ яаж байгаа гэхээр энэ саяны эндээс юу ингээд алга болгож байгаа. За харагдахгүй болгож байгаа. Бас тэгээ нэг энэ дээр ингээд гарч ирээд байдаг шар реклам. Ecosi рекламыг устгachж байгаа маа. За ингээд энэний хэрэг одоо ингээд төр байхгүй. За одоо ингээд бүгдээрээ юу хийнэ гэхээр зарим нэгийг энийг болохоор сайн хийгээд устгачээ. За мэдээ харагдах хэсэг гэж байгаа. За эхлээд ерөөсөө бүгдээрээ яг юу хэрэглэж байгаагаар бид pusher хэрэглээд байна. За file category хэрэглүүл юу гарч ирж байна? Ямар хөө юм гарч ирж байна? За тэгвэл site news-ийг хэрэглүүл яг юу гарч ирж байна? За ер нь бол зураг бол ховор байгаа юм байна да. Тэгвэл яач ингээд Google-аас төр wallpaper image. За тэгвэл Google-ээс төр зуртаа зураг зэлч. Төр зуртаа зураг зэлч.
Google-ээс дүр зуртай ингээ 3 зураг зээлчихье. За тэгээд эхлээд бүгдээр сайтаа логин хийгээд хий. За би бол ихэнхдээ Facebook юутайгаа холбогддог сайттайгаа тэгээд өөрийгөө тэр аккаунт админ хийх хүчдэг байгаа. Тэгээд минийхээ шууд Facebook руу орсон гэсэн үг. За тэрнээс гадна одоо бүгдээрээ сайт ньюс дээр зүгээр л нэг юу нэгээд үзье. Зүгээр л тэ. За тэгээд 3 зургийг гуруулна ингэж хийгээд. За тэгээд одоо 3 дахь. За. За ингээд 3 зураг хийсэн сүүлд нэмэгдсэн 3 мэдээ маань байна. Тэрнээс гадна тэгээд энэ одоо онцлохгүй харагдах за энэ мэдээ харагдах хэсгээ өөрчилнө. Тэгэхээр бид надад сайт ньюс хэрэгжилж байгаа. Тэрнийхээ болохоор модуль дизайн гэдэг ороод ийш ороод за тэгээд энэ нь болохоор делегийн харагдсан болохоор short story гэж байгаа. Short story богино түүх магталж ирчихвэл богино түүх. За одоо ингэж харуул өөрчлөгдөж байна дүр зур. Арай жоохон сонир харагдаж байгаа. Эдгээр бол дахиад өөрчлөнө. За тэгээд за энэ зэрэг байхгүй. Энэ дээр бол бүх юм өгсдөө ихэнчлэн энэ доогор бүх юмуд нь кодууд нь байдаг. Одоо тагууд гэх юм уу та байдаг. Таг чарай биш юм аа. За тэгээд full link гэж байгаа. За full link гэдэг нь болохоор юу нь бол entry link юу дээр go биш юу лээ. Юкос дээр бол entry URL гэж байгаа. За тэгээд image нь болохоор image URL ингээд тэгээд ер нь бол эдгээр нь маш олон удаа ордог болохоор зөв нэг нь хуулаад ингээд хийсэн амар хэдий. За title болохоор энэ дээр title-аар байгаа. Дараа өөр бичигдсэн байдаг. За тэгээд окей. За энэ нь бол comment link биднэрт бол энэ бол нэг юу бол биш. Тэгэхээр comment number гэдэг бол биднэрт хэрэгтэй. Comment number. За тэгээд waves нь болохоор reads гэдэг. За одоо ингээд харъя. За бид нар болохоор за comment хэсэг маань waves reads хэсэг маань зураг маань байна. Энэ хэсгийг одоо энэ хэсгийг жоохон өөрчилнө. Тэгэхээр энэ хэсэг нь болохоор энийг ингэж арилгаж чаад онд бичих хэрэгтэй байдаг. За href энд нь болохоор entry URL тэгээд энийг хаагаад энд нь болохоор title тэгээд энэ tag хаач. За энэ хэсэгт яг юу байдаг вэ гэхээр энэ хэсэгт болохоор message гэдэг маань байдаг. Message гэдэг маань байдаг байгаа. За энэ хэсэгт болохоор яг энийг ер нь бол хуулаад title-ийн оронд бол read more гэж байдаг. Title-ийн оронд бол дэлгэрэнгүй гэдгийг хийгээд за rating дээр болох ер нь бол үнэлгээ өгөх байдаг. За тэгэхээр одоо ямархаа за мэдээж бидний title нь энэ. За энэ болохоор message хэсэг. За
Title-ийн одоо ер нь яг title-ийн дараа нь юу хийцэн дээр өгдөг modern panel гээд за мэдээгээ засаж янзлах юм байдаг. За одоо энэ гарч ирэх ёстой да энэ байна. За тэгээд бүгдээрээ энийг ингээд үзвэл энэ болохоор title байгаа. За энэ болохоор message хэсэг маань. За энэ болохоор бүтэн мэдээлэл маань өөрөө байх ёстой. За image маань өөрөө болохоор энэ дээр байгаа. За тэгээд save хадгалах save. За тэгээд одоо title маань энэ. За message маань энэ. Дэлгэрэнгээ дараад ингээд шууд юу руу орно. Full entry руу орно. Мэдээж эднэрийг бүгдээр засна. За тэрнээс гадна rate за энэ бол дүнл юу өгч болно тийм үү. За тэр эсвэл зүгээр устгацсан ч болно доо. Ер нь бол энэний хэрэг нэх байхгүй. Гэтэ жоохон хоосон байгаа тах шиг байх юм. Тэнгүүд нь зүгээр рейтинг авчиад хийчихвэл тийм л. За рейтингээ хийсэн ч болох юм байна доо. Ер нь бол ямар хөө үнэлгээ өгсөн гэж угаасаа харагддаг байгаа тийм. За энд бол бүгдээр нэг иймэрхүү үнэлгээ өгчөөд буцаад үзвэл нэг иймэрхүү байна. За тэгээд бүгдээр энэ дээр нэг зүгээр юм комент хэсэг болоод. За энэ бол зя тэрнээс гадна за бүгдээр бол юу н харагдах хэсгээ ингэж янзлаад дуусчлаа тийм үү. За тэнгүүт мэдээ харагдах хэсэг маань дууссан. За энэ дээр хийнэ. За би бол зүгээр л энэ дээр ингэ биччихье. Эхлэл энэ дээр бол ер нь бол ийм ташуу зураас гэдэг шууд home page бодог. Одоо энэ дараа шууд эхлэл рүү орно гэсэн үг. Жишээ нь би title дээр дарцсан. Одоо энийг ингэ үзэж байгаад энэ дээр нэг юу н алдаа нэхлээр мэдээ харагдах хэсгийг янзлах хэрэгтэй дээ. За юу ч ихлээр бүгдээрээ эхлээд харагдах хэсгээ ингээд янзлая. За энд бол эхлээл за холбогдох энэ контент за энэ холбогдох гэдээ үзчихье. Тэгээд одоо өөрчлөлтөө юу гэдэг вэ? За зүгээр ингээл юм зүгээр хийгээл үзье. За ингээд date хэсэг маань ингээд энэ хэсэг маань ингээд болцсон. За box за энэ болохоор юу гэдэг? Нэвтрэх гэж байдаг. За энд бол юу ч хамаач болно зүгээр энэ дээр зүгээр ингээд бичсэн ч болно. За энэ дээр энийг тохиргоо гэж хийж болно. Тохиргоо. За тэрнээс гадна энэ болохоор эднэр бол бидэнд хэрэггүй. Энэс хэрэггүй, энэ хэрэггүй. Энэс хэрэггүй. Save. За тэгээд одоо арай дээр харагдаж байна. За тэгээд эднэрийг бас сольж болдог байгаа. Энд байна. Тэгээд миний туршилт сайт 1
За энэний оронд юу яана гэхээр баннерын баннер хийхийг хүсвэл энд нэг юм байгаа. За мэдээж бид нарт энэ хэмжээнд таарсан юм хийх хэрэгтэй. Тэгэхээр зүгээр л нэг туршилтын юм болгоод ингэ хийчихье. За тэгээд энийгээ бүгдээрээ энэ чигт хадгалаад файл менежер дотор эндээс хараатай баннерын зураг маань хаана вэ? Баннерын зураг маань хайчих юм болоо. Тэгэхээр энэний юу нэ баннерын зураг нь болохоор өөр газар байдаг юм байна. Тэгвэл юу яана? Зүгээр файл менежер руу ороод энэ дээр санийхаа зургийг өгөөд хаягийг хавлаад энэний хооронд ингэж хийгээд сайв хийгээд ингээд баннераа өөрчилж болно. Тийм юм байна. За тэгээд тэрнээс гадна энэ доорх хийдэ. Жишээ нь за энэ бол биш. Энэ болохоор утаснаас орж ихээр гарч идэг юм лээ. За тэрийг энийг бол төр орхиод энийг бол ингэж хийчихье. За зүгээр энийг бол бүгдээрээ юу гэж бичсэн болно. За зүгээр би ингэ биччихье. За энэ болохоор ямар алдаа гарч вэ? Кодын ячсан. За тэгээд радио. За тэгээд show gallery. За тэгээд news movie tutorial тэгээд help гэж зүгээр ингэж. За тэгээд эднэрийг ингээд өөрчилдөг. За тэгэхээр энэ дээр их урт үг бичихээр бас болдгоо юм байна. Тэгэхээр ингээ муухай гардаг юм байна. Тэгвэл зүгээр ингээл кино гэж хийчихье. Арай цэвэрхэн харагдах нь дээр ч юм уу. Зя. Одоо тэгвэл дараагийнх нь юу вэ? За. Энийг enable manager гэсэн юмуудыг бол нэр нь бол устгацсан дээр гэдэг юм дөө. За юу яахгүй. Энийхөө энд ингээ шууд хийгээд явахгүй бол дараа нь холио модтай бол. За одоо чинь 24 минут хийчлээ явах. За энэний учрыг яах вэ гэхлээр энэ юм байт юм аа. За энэ нь болохоор миний олж мэдсээр бол informer гэдэг. Юкус дээр informer гэдэг. За тэгэхээр энэ бол түрүүний хуучин загвар дээр хэрэгжилж ирсэн informer удаа. За тэгэхээр бүгдээрээ informer нэгийг хийж үзье. За тэгэхээр энд юу вэ тэгэхээр за энэ бол хамаагүй template за 20 шиг байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр юу ч гэсэн энэ дээр болохоор цагийн заасан гэж байгаа. Одоо хизээ нийтлэгдсэн, нийтлэгдсэн. Бид нэр side news хэрэгжилж байгаа. Тэгэд entries entry date ер нь бол дээд тавлаар сүулт нэмэгдсэн байдаг. Энийг болохоор 20 гэж байгаа. Тэгээд энийг нэг дараад create
За тэгээ тэрнээс гадна болохоор template rotator гэж юм. Тэр нь болохоор энэ. За тэгэд энийгээ copy хийж агаад энэ болохоор informer design гэж юм. Ийшээ паст хийх хэрэгтэй. За тэгэд энэ дээр бас хөрүүлнэ. За image бол угаасаа үргэлж энэнгээр байдаг. За title бол title-аараа байх хэрэгтэй. За энийг бас одоо дахиж бичих хэрэгтэй. Ref entry URL тэрнээс гадна title тэгээд ташууцраас о. За тэгээд энэ дэр болохоор нэг мессеж маань ирэх хэрэгтэй. Хаана мессеж гэж. Энэ short story дээр дандаа мессеж өгдөг. За тэгээд саяных дээр л мессеж нь болохоор 200 байх хэрэгтэй гэсэн. Дээдлэн 200 гэж байх хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ нь болохоор module settings тэгээд тааруулж болдог гэсэн байна. Тэгвэл за харагдахгүй. За энэ одоо юу юм гэхээр энэ болохоор дэлгэрэнгүй гэдэг маань байх хэрэгтэй байгаа. Мөн entry URL full link entry URL. Окей. За тэгээд энэ маань болсон болохоор энийгээ copy даад энийхээ оронд хийж чинь. Энийхээ оронд хийгээд save. За тэгээд энэ нэг асуудал нь юу гэхээр бид нэр ингээд шууд ингэж гарч ирэхгүй байгааг харж байгаа. Заавал дарж иж гарч ирнэ. За энэ яаж байгаа юм гэхээр энэ доотлогоос давхар хийх хэрэгтэй байдаг. За энэ болохоор яг саяныхтай адилхан. Гэхдээ site news and date энэ болохоор нэг хийх хэрэгтэй. Тэгээд энэ дээр маань бас template энэ болохоор active гэсэн нэг хэрэгтэй гэж болохоор энэ доотлогын хэрэгтэй гэсэн. За одоо тэгээд энийг хийгээд бас нөгөөдөхөд хийнэ. Хамгийн гол энэ дээр залхуураад нөгөөдхөөсөө нөгөө одоо энэс түрнийхаасаа ийшээ хуулж хийнэ дэргээд тэгэх юм бол замбраагүй юм болчдөг. Тийм болохоор тусд нь ингээд хийгээд явцсан амар хэдий. Тэгээд ер нь бол код хийж явахдаа short story маань байна. Нөгөө дэлгэрэнгүй маань энд явж байна. Тэгээд entry link маань бас энд явж байна. За одоо энэ л my inf 2-ыг доотлолт нэг юм. За одоо л шууд ингэж гарч иж байгаа харагдаж байгаа. За тэгээд ингээд нэг мэдээ маань ингээд за энэ date list маань ингээд болцсон. Цаанаас явдаг л байна. Тэр. За тэгээд informer 2 маань болчлоо. За тэгээд ер нь бол ингээд энэний доор дахиад нэг байх юм бол энэ хоёрын хоорондох холбоотой гэдэг одоо баг гэдэг гэх юм байна л да. Холбоотой гэдэг бол одоо юм байна. Ойлгож байгаа. Эдгээр бол энэ тусдаа юмуд л байгаа. За жишээ нь бүгдээрээ за бас нэг юм гэх юм бол энэ template backup энэ л их чухал. Одоо яг л одоо ингээд бүгдээрээ ингээд сайдаа амжилттай хийгээд ингээд яваад байна. Тэгээд create backup хийгээд ямар нэгэн байдлаар сайтын загвар ингээд бид нэр буруу хийчих юм бол ингээд дэлбэрээ алдчихдаг тийм. Тэнгүүд restore дээр дараад буцаагаад тиймд нь оруулж болдог. Тийм болохоор энийг ер нь хийж ивэл сайн байдаг.
За дараагийн info маань болохоор энэ байна. За энэ болохоор rate хийх хэрэгтэй гэж байна. За create site news rating. За энийг хийгээ тэгээд юу гэж юм 3 шиг хийх хэрэгтэй гэж байна тийм үү? 3 шиг энэ болохоор 3 шиг хийх гэж байна. За тэгээд create дараад биднэрт одоо хэрэгтэй template маань болохоор tomb4 гэсэн байна. Энэ байна. tomb4 гэж энэ байна. За тэгээд 3 дээр дараад tomb4 хийгээд за энэ дахиад нэг юмудаа хийж эхэлнэ. За тэгээд entry URL entry URL байна. Өөрөө байна. Entry URL байна. Өөрөө байна. За энд бол өөр юм байгаа дах шиг байна. За тэгээд эндээс нэг заримдаа авч хаях юм уу бас байдаг юм аа. За энэ ингээд нэг имиж байна. Энд бас нэг имиж байна. За өөр имиж алгаа. За одоо title энд нэг title энд нэг title өөр хаана вэ? Энд нэг байна. Бас энд нэг байна. Өөр байна уу? За өөр байхгүй юм шиг байна. За энд бол command number гэдэг нь орно. Тэгээ мэдээж байгаа. За энэ болохоор command link болох хэрэггүй. Энэ command link энэ бол хэрэггүй. За тэгээд waves нь болохоор rates гэдэг. Rates. За тэгээд дээгүүр одоо марцсан юм байна. Image title-ийн бүх юм өгсөн байна. Title command number reads өгсөн байна. Title entry өгсөн image өгсөн байна. За тэгээд энд болохоор full link гэдэг энийг өгөх хэрэгтэй. Одоо нөгөө л нэг href бичиж эхлэндээ хөргий. Тэгэл entry URL title message short story. За энэ дээр болохоор энэ бол хэрэггүй. Энэ үрдэл нь устгаж жагаад оронд нь дахиад энэ нь бол энийг хуулаад ийдсэн ч болох юм байна. Энд бол бараг энийг хуулаад ийдсэн ч болох юм байна. Гэтэ ангол энэ дээр болохоор title-ийн оронд дэлгэрэнгүйгээ хийчих юм бол тэгээд rating энэ болохоор rating байна. За тэгээд save энэ ойролцоо бол миний бодлоор бол болцсон гэж бодож байна. Тэгээд энийхээ оронд ингэж хийчих нэ хөрх. Тэгээд save-д арчнаа. За тэгээд энэ доор 3 мэдээ гараад ирлээ. Мэдээж хамгийн сайн үнэлгээтэй бид нэр rate хийх хамгийн сайн үнэлгээтэй 3 мэдээ гарч ирж байгаа. Төрөл нь title болоо гарчигна. Мэдээ news бишээ message буюу одоо нэг богино танилцуулга гэх юм уу да. Тэр маань байна. За тэгээд дараагийнх нь юу вэ? Raised энэ хэсэг байна. Raised болохоор юу гэж хэлсэн байна? Comment гинэ. За зүгээр сэтгэгдэлтэй мэдээг л өгчээ. Яг бол энэ болохоор хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ энд байх хэвээр. Тэгэхээр create news комменттэй байх хэвээр хамгийн их комменттэй. За тэгээд дээдл нь limit болохоор 2 шиг байх хэвээр. Create за тэгээд template нь болохоор цөмб энэ яа
За тэгээд энийг хөөрүүлээд ихтэй хөрх. Title, 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 title. Okay, full link in entry. Full link entry. Entry URL. Image. Image. Message. Rating. За тэгээд энэ болохоор entry URL bla 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 image хэлдэг bla 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 comment link bla 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 comment number comment number and reads okay title bla 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 энэ дээрээс нөгөө төх бичиж эхэлнэ. Ref entry URL title and closing tag. Яа. За энд болохоор мэдээж дэлгэрэнгүй гэдэг маань байх хэрэгтэй. And save. За бид нар дөрөв маань хэрэгтэй. Comments save. За тэгээд одоо ингэ харцгаая. За тэгээд энд одоо ямар алдаа байна хөрх. Эдгээр нь тэгээд цуг байдаг юм бах та. Info цуг байдаг юм байна. Тэгэхээр бүгдээрээ заавал эднэрийг бүгдийг нь хийж болно гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ for энэ болохоор date site news and date энэ хоёр эдгээр нь болохоор адилхан. Тэгээд дахиад site news reads views D and 4 great okay we need these two okay now save it and we go ahead. So yeah бидний энэ нэг мэдээ маань бидэнд зурггүй байна гэдэг юм. Энэ одоо юу баах юм газар. За тэгвэл энэ мэдээний зургийг өөрчлөөд юу юм бэ? Энэ мэдээний зургийг өөрчлөнө. Тэгэхээр бүгдээрээ нэг ийм зураг хийчих. Short description хэрэгтэй гэж байна. Эднэр дээр тэгээд ягаад юу н гарч ирэхгүй юм лээ. Дэлгэрэнгүй.
Beep. That's it. Аа. Pop. Бүгдээр адилхан templateтэй. Read. Зүгээр л энэ дагна. Байхаараа л байна дагна. Энэ зураг битэнд ирэхгүй. За энэ оронд өөр зураг хийчихье. Short description тандаа марцчихад байх юм. За одоо яах нь вэ? За одоо л нэг юм гарч ичээ шүү дээ. Одоо л зүгээр гарч ичээ юм уу? За тэгээд энэ болохоор short description хэрэглэхгүйгээр янзлж болно. За тэгэхээр бүгдээрээ site news-ийнхаа дуумаар ороод short description заавал хийхгүй гэдгийг кодыг өгөөд за энэ дээр болохоор бид нар чинь дөрвийг хэрэглэсэн шүү дээ. Дөрөв дээр болохоор бүгдээрээ message гэдгийг устгаад за тэгээд энэний зургийг нас олж ил дөө тэгвэл заримх нь ер нь зургийнх нь хэмжээ нь яг адилхан байвал амар байдаг. Яг бол бүгдээр нэг хэмжээнийх болохоор илүү гой цогцдог, гой харагддаг. Тэгэхгүй бол том жижиг зураг хийчих юм бол энэ мэдээ харагдах хэсэг маань хүртэл сонирм болчдөг. Одоо энэ л тэгээд title маань за тэгээд одоо ингэ харагдаж байгаа хта тэгээд за тэгээд энэ маань л явж байгаа ч тэгээд за одоо энэ доотлохыг информац гинэ. Информац энэ дээр юу гэхлээр информер маань хэрэгтэй. За тэгээд site news эдгээр нь болохоор эхлээд comment 8 тэгээд нийт дон limit. За энэ дээр limit гэдэг нь болохоор энд number of entry дээр байгаа. За тэгээд энэний юу л template болохоор CB гэдэг template байна. Энд байна. CB гэдэг template. За тэгээд бүгдээр юм харагдах хэсэг дээр болохоор message гэдэг нь өгөхгүйгээр шууд юу яагаад явчих. Зүгээр нэрийн өгөөд тэгээд шууд орж үзхийг өгчий. Тэгээд эднэрийг ер нь бол адилхан гэж бодох хэрэггүй. Яг л эднэр л өөрөөр байдаг. Адилхан харагдаж байгаа юм шиг мөртлөө зөвхөн ганц хоёрхон нэр таг өөрчлөгдсөн байхад л их ялгаатай болчдөг. Тийм болохоор эднэрийг заавал нэгээр нэгж бүглэх хэрэгтэй тийм.
бас нөгөө нэг 3 маань яг түрүүний шиг юутай байгаа. Дараагийнх нь болохоор юу гэж вэ? Date гэж байна. Энийг бас бүгдийг ингэж хийх хэрэгтэй байгаа. Date limit 2. Аа тэгээд энэ кодыг нуулаад ийш нэг хөөж паст хийх хэрэгтэй байгаа. Дараагийнх нь юу гэж вэ? Rating. Энэ нь энэ дээр бол rating гэж нэ. Тэгээд энийг нь олж аваад ер нь бол ингээд өгсөн арай тийм болов. За тэгээд save даръя. За тэгээд ингэ сайт үзье. За одоогийн байдлаар информацийн нь адилхан юм шиг ghostтай сүрлээ. Информацийн нь болохоор харагдах хэсэг нь өөр байна. Ингээ харж байгаа. Энэ харагдах хэсэг нь өөр байгаа тохиолдолд бид нэр юугаа мессеж гэдгийг өгсөн арай дээр юм шиг байна. Мессеж гэдгийг өгсөн нь арай дээр юм шиг байна. За тэгээд мессеж гэдэг таны бичсэн юун дээр богино тайлбар мэлбэр. За тэр бол энэ өмсөлж байна. За тэгээд одоо бүгдээрээ категори төрлийг янзлаа. Категори төрлийг болохоор юу хэрэгтэй гэж байна. За ер нь бол адилхан site news тэгэл date тэгэл 2 ингээд нээчээ. Үгүй штэ. Ингэж нээхгүй. Пларч. Энэ ч гэсэн бодлоо явуулчлаа. Эхнийх нь команд юм байна. Comment date rating зинэлээ төмөр найл гэж байна. Төмөр найлыг бид нар чинь дөрөв юм дээр хэрэглээ. 4 6 дээр хэрэглэсэн юм байна. За энэ байна. За тэгээ одоо нэг харагдах хэсгийн янзлан шүү дээ. Бид нар чинь 4 5 6 дээр төмөр найл хэрэглэсэн юм билээ. Энийг одоо энэ шиг ингээд татаад уулаад хийчихвэл яадаг юм болоо? Буруу болчихдог юм болоо? Энэ мэдээнд бол зураг алгаа гэж. Тэгэхээр бүгдээрээ нэг гайг зураг олоод хийж идэх хөрх хэцэлэл. За энэний зураг яагаад гарч ирэхгүй байна гэсэн чинь энэ гараад ирсэн юм шүү. Informer date-ийн дахиад нэг байсан юм уу? Дахиад нэг байсан юм шүү дээ. За яачих энд нэг юм сони болох байсан шүү. Category дээр command date rating 222 энэ дээр болохоор
Тэгээд symbol 4 юм байна. Тэгвэл дахиад нэгийг news date 3 create. За түрүүн чи бүгдээр symbol юу гэж юун дээр хэрэглэе? Symbol 4. Энэ дээр хэрэглэсэн юм байна. Энэ дээр хэрэглэсэн юм байна. Тэгвэл энэ дээр хэрэглэсэн юм байна шүү дээ. 3 юм байна. 3 дээр хэрэглэсэн юм байна. Cimbernail. Энэ болохоор Cimbernail гэж байгаа. Надад энэ биш болоо явуулчлаа. Энэ бүр биш болоо явуулчлаа. Cimbernail гэж байгаа. За бараг л ингээд яатсан хамаагүй дээр л авчлаа та. Зөв. Энэ муу юм байна. Тэгээд одоо окей. За энийг бол устгацсан хэрэгтэй юм байлээ. Энэ бол эднэр бол хэрэггүй. Өөр энэ юу байлаа? За эдиш бол орог баг. Яа. За. Ингээд категори маань ингээд ороод ирлээ хөрхий. Ер нь бол нэг иймэрхүү юм болж байна. За speed bar. Short. За. Иннээс гадна за юу ч гэсэн доош яваад үзье да. Өөр юу вэ? За home гэдэг эдний болоо зүгээр эхлээл page bar окей. За энэ эдгээр болохоор subscribe-ыг бол би эднэр уг нь бол энд байгаад байгаа юм. Эднэрээ би бол учраас арай алахгүй байна. Эднэрийн учраас арай алахгүй юм билээ. За эднэрийг орхиод дараагийнх нь юу байна? За энэ бол хэрэггүй. За дараагийнх маань болохоор энэ хэсэг маань бол явчлаа. Үндсэн зэс за тэгээд дугаар 1, дугаар 2, дугаар 3. За эднэр олон дугаарууд гараад ирнэ. За тэнгууд хэрвээ би энэ сайт за энэ дээр дарангууд ийш нь ор гэдэг хэлэх юм бол энэ дугаар 1-ийн хариф нэг холбоос өгдөг дээр нь болохоор нэг ээжэн тэгээд дугаар 1 рүү ингээд дарахлаар шууд ингээд юу руу явчихна. За шууд ингээд маус нэгээр дарахаар шууд ингээд орчихно. За өөрийнхөө сайт руу ороод. Тэгэх юм бол энийг болохоор ингээд хийж болдог. Target ингээд ингэж юм гаргаад ингээд blend гэж байдаг лөө юу гэдэг лээ.
Land гэж яддаг лүү. Юу яддаг лээ. Амжилт явчлаа. За тэгвэл юу яач. Харж. За learn HTML blah blah links хаана target blank гэдэг юм байна. Blank биш blanka юм байна. За тэгээд одоо болохоор дээр нь дарахаар target юуг нь буруутсан юм бол ref and target дахиад харъя л да. 9 энэний ар дахиад нэг юм байт юм байна. За тэгвэл одоо үтсэ. Тэр. За одоо болохоор дээр нь татхаа шинэ цонхонд нэгдэж байгааг харж байгаа. Дурлаа шинэ цонх. Окей. За тэгээд target-ийг хийхэд за энэ бол энэ W3 schools.com гэд энэ дээр бол код HTML талаар кодыг сурч болно. За би саяхан бол холбоос links буюу холбоос тэрэн дээр яаж яатыг үзлээ л дээ. Дарахаар шинэ юу ордог. За энэ нэг тиймэрхүү recommend за энэ доор нэг юм гардаг. За энэ болохоор бидний нэг түрэн бичдэг voice poll гэдэг main дээр хийсэн archives. За энэ одоос яг юу юм болоо тэрийг бас мэдгүй байна. Recommend за энэ дээр болохоор бас нэг юу хэрэгтэй боловчлаа. Informer site news rating 4 шиг байх хэрэгтэй гэж юм тийм үү? Rating 4 шиг байх хэрэгтэй. Okay, create бидний ашиглах template insider. За тэгэхээр бидний ашиглах site нэг гэж энэ одоо энэ site нэг. За одоо тэгээд энийг дахиад өрүүлж эхлэндээ өрхий. За full link энэ л буруу юм яваад байна. За title байна. Image байна. Энэ дээр болохоор бас нөө title. Href entry URL хагаад үнэ title хагаад 6 k 14 гэсэн байгаа. Nice. За тэгээд хөрхий. За тэгээд энд ч юу гараад ирвэ. Бала. За ажгаар энд нэг юм сонин болсон шүү. Бидний нэг футер маань энэ дээш гараад ирчих шүү л доо. Тэгэхээр бид нар одоо яана гэсэн үг вэ? Одоо нэг бид нар чинь нэг юугаа хадгалаагүй шүү дээ. Одоо тэрний одоо гайхаад гарч ирнэ одоо яана. Nice.
За одоо нэг балархаас өмнө энийг одоо ингэж анзлаад авчи. За энэ дээр ямар асуудал гарваа? Хэрэг бид нэр энийг нэгдэг зүйл нэгдэг зүйл би хүртэл байна, 15 хүртэл байна. Image padding screws image ban all band the orange slide more consistency full link back. Entry URL дээр алдаа гарсан байна. Entry URL дээр алдаа гарсан байна. Окей, одоо хийгээд үзье. Тэгвэл их сонин гарч ирээд байна да. За энэ тэгээд одоо иймэр хэлдэг гараад байгаа юм болоо. За энэ дээр болохоор full link нь бол аваа чинь. Энэ дээр full link нь бол аваа чинь. Image URL ban title ban full link хэрэггүй. Окей. Ban окей. За одоо баг ингэж хэлмээрээ. Вау. За одоо л гайг болчихно да. За энийг ингэ янзлсан шүү. За энэ archive нь одоо юу юм л да. Archive menu, archive link, archive menu нэгээд үзье. Зүг. Миний бодлоор энэ болохоор зүг. Энэ болохоор энд одоо априлд нийтлсэн мэдээлэлүүд болохоор зөвхөн априлд яасан мэд. Юу за энийг ойлгоцоо. За энэ болохоор юу гэхээр шин сэтгэгдэл. Энэ болохоор юу байгаа? Энэ л шин сэтгэгдэл. Энэ болохоор чухал гэх юм уу? Чухал мэдээ гэх юм уу? За зүгээр энийг бол чухал мэдээгээд сонирхолтой мэдээ гэдэг юм уу? Ер нь бол шин сэтгэгдэл, чухал мэдээ, сонирхолтой мэдээ. За шин сэтгэгдэл энийг ингээд юу яад үзье. За нөгөө нэг юу маань хүрээд ирлээ. За informer маань. За шин сэтгэгдэлтэй мэдээ нь болохоор comments, одоо л comments бичнэ. Comments дөрвөн шиг тэгээд яг энтэй адилхан юу хийн харагдах хэсэг хийн слайд нэг
гээд за тэгээд 15-га энд очиод хийчихнэ. За энд одоо бидний юу асуудал маань юу байна? Here slide 4 command slide 1 4 шиг command сэтгэгдэл за сэтгэгдэл бичээгүй юм бол би түрүү нэг юм дээр бичсэн даа сэтгэгдэл. Эднэр дээр сэтгэгдэл байгаад их юм. За ямар ч байсан нэг та баахан миний зураг гадагцсан байх юм. Урдны ёо юм гэж юм бэ. Урдны хийжсэн болохоор ингэ гарчдаг юм болов. Одоо бүр замбараа бүрээд эхэллээ. За энэ одоо яагаад гарч ирэх юм бол энийг ерөөсөө гэдэг. За одоо тэгэл бүгдээр тэгвэл чухал мэдээ рүү оръё. Энэ болохоор site news-ийн ratings A 4 шиг. Энийг харах хэрэгтэй. Сте бага. 16 шиг. Уг нь бол сэтгэлдээ ингэж гарч ирсэн яг энэ шиг мэдээ тэгээд сэтгэгдэл хэсэг гэсэн чинь энэ л гарч ирэхгүй. За яг хоо сонирхолтой мэдээ site news waves байдаг 4 За бум. За энэ хамгийн их унсан мэдээ 46 хүмүүс те. Дараагийн мэдээ. Энэс арай өөр мэдээ байх хэрэгтэй. Энэ арай өөр гарч ирдэг юм да. Чухал мэдээ маань ингэж гарч ирдэг лүү. Waves D гэж гарч ирдэг лүү. Хамгийн их үтсэн гэж гардаг лүү. Үтсэн надад тэгдэд. Энд 70 хүн үтсэн гэж яах юм? Энийг 70 хүн үтсэн гэж яах юм? Энийг 46 хүн үтсэн гэж яах юм? 29 хүн үтсэн гэж яах юм? Одоо л зүг гарч ирсэн байна. Зя ингээд болчлоо хөрх. Өгнө нэг юм зураг байх хэрэгтэй байна л да. Энэ өгнө 4 шог жижигхэн зураг. Тэгээд эдгэр нь байхгүй юм чи одоо эдрийг гээд аваа ичвэл яадаг юм бол гих дээр аваа ичвэл яадаг юм л да. За ер нь болох юм шиг байна. Хэсэгтэл байгаа юм шиг байна да. Хоппа. Ингээд идэх байхгүй юу? Тэгэхээр нь буцаад авчихдаг байхгүй.
Тэгэл ингээл ба. За одоо нэг template юу хийсэн дээр баха. Remove. За тэгээд доошлъя. Доошлонгууд юу байна? Доошлонгууд. За энэ болохоор тухай окей. Энэ одоо юу юм бол доо хөрхий. Rates бас нэг site rates буюу хамгийн уншсан тэгээд энэ дээр болохоор юу гэж хэлээ. 3 шиг байх хэвээр. Окей, create энэ дээр болохоор slide гэдэг маань арах хэрэгтэй гэсэн байсан. Slide. За тэгэхээр энэ ашиг нэм тэгэл хийгээл энэ дээр. Href entry URL and title image URL title save. За тэгээд 18 дахь маань ийш орж хөрхий. Гурван шиг. Nice. За тэгээд энэ болохоор ер нь бол заавал энэ дээр хамгийн их уншсан гэдэг яасан хэрэггүй л дээ өөртөө ингэ сонгож болно. Хамгийн гол нь энэ 3 шиг байх хэвээр. Тэгээд зураг нь харагдаж байх, title одоо гарчиг нь байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энийг бол энэ дээр ингээд өөрчилж болно. Сайн мэдээ. Энэ дээр л календар гэж юм. Календар гэж үг байх хэрэгтэй даа. Календар гэж юм байна. За бүгдээрээ календараа хийгээд үзье. Манай календар маань ямар харагдах вэ? Өстой гоё. За энэ tags tags гэж юм байдаг таавна. Энэ дээр байдгаа. Тэгвэл энэ дээр харагдах дээр өгдөг лөө. Tags гэж юм байдаг юм да. Энэ дээр байдгаа. Tags энэ дээр байна. Тэгээд tags гэдэг ер нь бол за явах дээ. Энэ бол харагдахгүй дээ. Яг л бид нэр tag хийдэггүй болохоор за энэ дээр зүгээр tag гэх юм бол mini bla bla. Вау. Энийг tag хийчих. Тэгээд энийгээ дахиад сейвлээд үзье. За тэгээд жоохон заримдаа бол нэлээд уншиж гарч ирдэг. Death за юу ч юм уу таг хэлчихье. Окей. За юу ч энийг зүгээр түлхүүр үг. За түлхүүр үг маань ямар гэж юм байсан. Түлхүүр үг маань яадаг гэхээр мэдээллүүдийг олоход амархан байдаг. Жишээ нь
Хэрэг мэдээ нэмэгдэж байгаа бол юу яадаг? Та гэсэд мэдээнийхээ юг одоо түлхүүргийг ил бичдэг. За хэрэг би жишээ нь хошин шог 2010 гэж бичих юм 15 гэж бичих юм бол энэ дээр болохоор хошин шог 2015 гэж бичих хэрэгтэй байгаа. За тэгэх юм бол энэ мэдээлэл нь бүр хойшоо орсон ч гэсэн энэ доор маань хошин шог 2015 гэж гарч ирнэ. За тэгээд хамгийн сүүлд одоо энэ доогоорхыг орчуулах хэрэгтэй болчихно. За тэгээд энэ одоо доогоорхын юу яач тийм загварыг хөврүүлсэн за энийг бол ингээд өөр ингээд тэгээд ард нь мэдээж Facebook тэгээд за энийг бол нэг YouTube гэл ячаад бол болно доо. Тэгээд энэ дээр болохоор 2015 он 2015 за тэгээд миний YouTube юу хэрэгтэй? My channel энийг болохоор энэ дээр хийх хэрэгтэй. Тэгэл одоохондоо чухал биш. Facebook минийх ref за одоо энэ дээр нөгөө нэг юу гэх юм шүү дээ. Target олон мартаж болохгүй blank гэж хэлсэн тийм үү? Дөрөв бид дээр blank гэж хичээд буруу хичээд болохгүй байсан шүү дээ. За тэгээд одоо ингэж загварыг хөрвүүлсэн инээр Facebook бам шинэ хуудсанд гарч ирлээ. YouTube бам шинэ хуудсанд гарч ирлээ. Тэгээд 2015 он. За тэгээд ер нь бол ингэж болцсон. За тэгээд зарим тохиргоо бол өөртөө хийж өгч болох юм уу? Эсвэл дараагийн бичлэгтээ би үргэлжлүүлээд засгаж оролдоно. Яг энэ хүртэл би бол юу яагааг байгаа. Ямар ч юм бэлтгэл хийгээгүй зүгээр шууд ингэж ярьж байгаа хийж болохоор бас жоохон алдаа дээр гарч дунднаас те. Жоо тийм байлаа. Гэтэ яг хоо юуцаа загвараа амжилттай хөрвүүлээд дууслаа гэж бодож байна. За тэгээд дараагийн энийг нь юу яач би л энийг нь буцаад хийлээ. Яа тэгвэл арай илүү гой харагдах юм шиг санагдаад байгаа юм л та. Яг одоо тэр өнгөөр нь болохоор арай жоохон сонио харагдаад байх шиг санагдаад байх юм. Яа. За ингээд энэ удаагийн бичлэг ингээд дуусваа гэх. Энийг хийгээгүй шүү. За. Энийг хийгээгүй байна. Энэ хаана байна? Энэс өмнө байх шүү дээ. Информацийг Ёпа энэ. За short юу нь болохоор юу яа гэм short
нь болохоор file manage file catalog хаа shorting menu shorting shorting menu гэдэг нь лөө за speed bar нэг нь бол юу гэж шүү дээ энэ юм байдаг хгүй speed bar нь болохоор энэ speed bar-ыг бол энэ бол за хэрэггүй дээ нэг чухал биш speed bar гэж дуусчихсан юм шүү дээ байгаад гэх ёй ва за ингээд болчваа хөрхий